За Renamid guys. Nvidia-гийн орлого зарлалын тайлан таамаг гих мэтчлэн шинжилгээ бүгдийг нь оруулсан байгаа. Групп дотор та заавалчгүй тэрийг үзээрэй. Яг гэх юм бол энэ компаниас хамаарат зах зээл явах гэдэг таад мэдж байгаа юм бол Nvidia компани нийт үнэлгээ 4.6 их $80. Тэгээд асар их үнэлгээ гэсэн үг. Тэгээд хүлээлтийг давуулан биелүүлж чадахгүй юм бол тэгээд зах зээл ерөөхдөө дил би явах гэдэг байна. Ерөөхдөө хямрах гэдэг та юу харж байна гэх юм бол нөө head and shoulders formation. Тэгээд ер нь бол яг хаашаач явж магадгүй. Ингээ хараад үзэх юм бол ер нь бол энд нэг удаа breakout хийх гэж үзсэн, энд дахиад нэг breakout хийх гэж үзсэн, энд дахиад нэг хийх гэж үзсэн, айл аль дээрээ failдсан. Тэгээд ерөөхдөө олон дахин дараалаараа энэ level-ыг цогч чадахгүй юм бол хүмүүс зүгээр за чадахгүй юм байна. За удаан юм байна. За цаг хугацаа нь арай болоогүй юм байна. Гэхдээ ерөөхдөө нүсэр том урт хугацааны distribution болж байгаа та харж байгаа юм бол энд тэрбумаар нь хүмүүс ингээд зарж байна. Энэ хаваар ерөөхдөө Nvidia-гийн маш олон хувьцаа эзнээ солисон. Окей. Гэхдээ 200 хоногийн moving average, 50 хоногийн moving average хоёулаа up. Тэгээд ер нь бол энэ дээшээ явах магадлал бол байгаа. Тэгээд нөгөө Nvidia-гийн тайлан шинжилгээ дүгнэлт таамаг дээрээ тусдаа групп дээр видео оруулсан дахиад хэлье. Маргааш нөгөө төр хідүүлээ дахиад харцгаая. Ер нь бол Nvidia-гийн ханш эндэгүүр явж явах юм бол тэгээд дараа нь QQQ нас унчихгүй юм бол ер нь бол Nvidia дээр баг зэргийн long positions авах боломжтой юм шиг харагдаж байна. Өмнөх өдрөл хідүүлээ бас яг адилхан яг зөв таамагаа гаргасан, яг нэг ч хувьцаа дээр ашгаа яг зөв таамагласан позиц нээсэн. Харин яг зах зээл нэгтгэхээс өмнө нэгдсэнийхэн дараа чуд жоох аштай явж исэн, тэгээд буцаагаад ерөөхдөө спотник болсон. Тэгээд жоох харамсалтай. Таамагд бүх зөв байсан. Nvidia ер нь хүлээлтийг давуулан биелүүлсэн хэрнээ зах зээлд тэр хангалтгүй байлаа. Тэгээд ерөөхдөө зах зээл та харж байгаа юм бол 9, 10, 11, 12 сарын хугацаанд ерөөхдөө зүгээр sideways явсан. Тэгээд энэ индекс зүгээр sideways явж явах үедээ тэргүүлж байгаа индексийг тэр чигтээ бүрдүүлдэг хувьцаа Nvidia бас яг адилхан тавилантай явж ирсэн. За тэгээд QQQ ер нь бол 9 сараас хойш ер нь sideways явж байгаа. Тэрнээс хойш нэг ахиц гаргаж чадаагүй. Dow Jones дөнгөж саяхан энэ uptrend line дээр жоохон support олоод ингээд дээш явж лээ. Үндсэн trend line та харж байгаа бол яг энд явж байна. 50 хоногийн moving average ерөөхдөө support болж чадсан ингээд дээш явж байгаа. Dow Jones дээр нэг сүртэй юм байхгүй. Гэхдээ энэ Мексик, Америк, Ираны маргаанаас болоод тэгээд томоохон нэг аюул байгаа. Ирантай маргалдаад эхлээд тэгээд Ираны hypersonic Pojin одоо хамгийн сүүлийн Pojin-гийн үе яг магталтай юм бэ гэх юм бол Америкийн томоохон байлдааны онгоцыг живээ сүнөөж чадах юм бол зах зээл дээр томоохон паник болох магадaltaй. Тийм учраас энэ Dow Jones дээр хэдүүлээ бас боломжтой байх хэрэгтэй. S&P 500 ер нь бол яг адилхан 9 сараас хойш ерөөдөө спотник хийсэн. Өмнөх resistance одоо 1 2 3 4 удаа support болж чадсан. Гэхдээ энд юу харагдаж байна гэх юм lower high тэгээд ер нь бол ингээд доошоо явж байна. Аюултай. Тэгвэл яг одоо хөрөнгөний зах зээлээс гарын зүхтий гэсэн дүгнэлт нь хүрэх арай эрт байна. Гэхдээ S&P index, QQQ индексийг авах цаг нь бол биш. IWM эсэргээр шинэ хаяуд хийж байгаа. Гэхдээ өнөөдөр ярмаар байгаа юм юу юм бэ гэх юм бол алт. Хувьцааны арилжаа хөрөнгө олт мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаа ч тийм. Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-ээр нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байгаа. За, чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст манай рафтан чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. Өнөөдөр ярмаар байгаа юм юу юм бэ гэх юм бол алт. Окей. За та энд юу арч байна гэх юм бол daily chart алтны энийг ерөөдөө 4 цагийн chart болгоч.
За тэгээд юу болж байгаа юм бэ гэх юм бол хэдүүл харцгаая. Оргилцэг уналт ингээд хараад үзэх юм бол өмнөх dead cat bounce юм уу high яг ерөөхдөө давч чадсан тий та харж байгаа бол энэ байна. Дахиад 2 удаа цогхож үзсэн. Одоо ерөөхдөө юу болж байна гэх юм бол өмнөх high-ыг хальт давч чадаад энэ одоо support боллоо 4 цагийн чартн дээр. Гэхдээ 4 цагийн чарт бол нэг тийм амар хүчнтэй чарт бол биш. Одоо хэдүүлээ бас энэ чиний Fibonacci extension-ыг гаргаад үзчихээ. За элнийг авах уу? За энийг авчээ. За. Тэгээд 0.6 дээр ерөөхдөө ирсэн байгаа. Тэгээд энэ юу юм бэ гэх юм бол double top болох эрсдэлтэй яагаад гэх юм бол нэлийн доошоо тэгээд дээшээ яваад хүчтэй цохилт авсны дараа 0.6 дээр ингээд гацаад дээшээ явж чадах юм бол ерөөхдөө тий жоохон хүнд гэсэн. Гэхдээ 0.6-ад хүрээд эндээ одоо жоохон sideways flagging болоод нэг bull flag гаргаад ирч чадах юм бол ерөөхдөө нэг лөө явах потенциал бол байгаа. Тэгээд та харж байгаа бол 1.6 яг өмнөх high дээр явж байгаа. Тэгээд ер нь бол алтан дээр хэдүүлээ ягаад шинэ позиц нээхгүй байгаа юм бэ гэвэл айгүй ойлгомжтой. Fibonacci-гийн 1.6 руу явсан ч окей алт юу гэж нэ гэх юм бол те double top хийх эрсдэл байгаа байхгүй юу? Энэ бол нөгөө юутай холбоотой юм бэ гэх юм бол өмнөх видеон дээр хэлжсэн. Ер нь бол өмнөх ёроол нь энэ байна, дараагийн ёроол нь энэ байна. Тэгээд хэдүүлээ зүгээр зураад үзчихье. Энэ чэнэс эхлээд ингээд доошоо яваад Fibonacci-гийн нэг extension хаана байна бэ гэх юм бол 5600 те. Тэгээд өмнөх 5670 өмнөх high нь бол 5600 орчим. Тэгээд алтан дээр алтын хувьд бол юу хэрэгтэй юм бэ гэх юм бол одоо дахиад нэг сайхан sideways flagging явах хэвээр. Тэгээд энийг дахиад support болгоод ингээ явж чадах юм бол ерөөхдөө энэ хаваар эргэлзээтэй байгаа хүмүүс энэ хаваар буцаагаад ихтгэл аавн гэсэн үг. Тэгээд ер нь бол техник зүгээс зах зээлийн сэтгэл зүйн зүгээс ерөөхдөө шинэ high руу явах боломжтой. Тэгээд ерөөхдөө техникийн талаас энэ зураг надад илүү ихтгэл өгч чадах юм бол хэдүүлээ дахиад алтан дээрээ позиц нэмээр байгаа юм шиг харагдаж байна. За мөнгө бол илүү зовлонтой харагдаж байна. Гэхдээ алтан дээрээ та хэд бас нэг өөр юм сонирхолтой юм үзүүлчих. Logarithmic chart руу ороод 4 цагийн chart биш weekly chart руу ороод тэгээ хэдүүлээ бүр ингээд хоошоо яваад үзэх юм бол тэ энэ бүр ингээд 1970 оны chart байна. Хэдүүлээ энд юу их боломжтой юм бэ гэх юм бол channel зурч болно. Тэгээд yes. За. Окей, энэ бүр урт хугацааны техник юу шүү. За. Тэгээд энэ 1980 оны үе сонирхолтой нэг юм юу болсон бэ гэх юм бол та ингээ харж байгаа юм бол энэ channel-ыг өмнөх оргилцэгтэй ингээд яачих юм бол яг одооны энтэй ингээд таарч байна. За. Тэгээ энэ хаваар нэг overreaction болсон. Окей. Тэгээд ингээ харцгаая 1980 оны 1 сарын үе гэж байна. Окей. Тэгээд хэдүүлээ Google-т 1980-ад оны ихээр юу болж ирсэн бэ гэх юм бол тэ хүйтэн дайны үеэр 1980 оны үеэр юу болсон бэ гэх юм бол Совет холбоо хаашаа дайрсан бэ гэх юм бол Афганистан руу дайрсан. Окей. За тэгээ end of detente юу гэсэн бэ гэх юм бол нөгөө Путин дайны үеэр Совет тал, Америк тал, НАТОгийн тал нэг томоохон дайн маань ерөөсөө эхлэв. Энэ тэнд нэг жижигхэн маргаанууд явж ирсэн тий. Гэхдээ нэг томоохон гүрэн нэг улс руу дайрч ерөөсөө ороогүй. Тэгэхээр энэс юу болж ирсэн бэ гэх юм бол та харж байна 1980 оны Совет тамирчдыг Олимпийн тоглолтоос хорьсон. Тэгээд ер нь бол геополитикийн хувьд бол нэлээд томоохон юм болоо та ингэ харж байна. Геополитикийн зүгээс та юу харж байна гэх юм бол өмнө нь бол нөгөө oil crisis те инфляцнаас болоод тэгээ хүйтэн дайн гих мэтчлэн тэгээд ерөөхдөө буцаагаар намдаад алтуул те $200-оос $100 руу буцаагаар retraction хийгээд тэгээд ерөөхдөө дахиад геополитикийн зүгээс стресс болж эхлээд окей. Тэгээд жоохон намдаад тэгээд Совет холбоо юу хийж эхэлсэн бэ гэх юм бол дайн маань ярьж эхэлсэн баггүй. За
Тэгээд нөгөө геополитикийн хувьд бол маргаан илүү ширүүцээ таад нь юу орж ийнэ гэх юм бол 1979 оны 3 сарын үеэр тий зүгээр Советчууд нэг өдрийн дотор ингээд Афганистан руу дайр майр гэж ерөөсөө яриаггүй таад юу орж ийнэ гэх юм бол тэгээд 100 болоод тэгээд 8 сар 9 10 сарын үеэр эндээ нэг томоохон triangle wedge болоод хэдүүлээ эндээ бас зум ин хийчихье. Тэгээ энэ тэр чигтээ зүгээр зах зээлийн сэтгэл зүй байхгүй. За энийг устгахчээ. За тэгээ энд юу харагдаж байна гэх юм бол те энд нэг triangle тэгээ ascending triangle тэрийг ерөөхдөө эвдээд тэгээд нүсэр том пуужинд явдал болсон. $400-оос $800 хэдэн доллар руу ингээ явсан. Окей. За тэгээ энэ өнөөдөртөө ямар хамаатай юм бэ? Хэдүүлээ бас ярьцгаая. За тийм юу арж ийна гэх юм бол те энэ ингээ channel-ыг ингээ цохоод retraction хийгээд retest хийгээд тэгэл ерөөдөө цөмлөө явсан. Одоо тэ анхны цохилт энд болоод тэгээд жоохон retraction яваад тэ өмнөх юуг нь харуулчих. Жоохон retraction яваад тэ тэгээд цонхыг ерөөдөө энэ channel-ыг дахиад цохоод retest хийгээд тэгээд ерөөдөө хаашаа явах боломжтой юм бэ гэх юм бол тэ сансарлуу явах магадлал бол байгаа геополитикийн зүгээс. За тэгээ эндээ хэдүүлээ Fibonacci-г гаргаад үзчих юм бол айгуу сонирхолтой. Яг 4.6 руу явсан. Энийг хэдүүлээ зааж эндээс оргилцыг энэ байна. Burn retraction энэ байна. Тэгээд алт сая хаашаа явсан бэ гэх юм бол 2.6 руу яг нөө энэ сонирхолтой зах зээлийн геометри гэх юм да. Яг энэ 2.6 руу явсан. Тэгээд 4.6 хаана байна гэх юм бол $9,000 дээр ерөөхдөө явж байгаа. Магадгүй энэс ч илүү дээшээ явах магадлал бол байгаа. За ерөөхдөө энэ дүр зураг харагдаж байна. Мөнгөн дээр яг адилхан юм хийчих юм бол юу харагдаж байна гэх юм бол адилхан төстэй мөнгөний орилцыг бас энэ үеэр тий илүү аимшигтай явсан. Тэгээд сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол өмнөх энэ ерөөхдөө мөнгө илүү хүчтэй хөдөлдөг. Тэгээд энд юу харагдаж байна гэх юм бол за яг энэ өмнөх оргилцыг саяны оргилцыг жоохон overshoot хийсэн. Тэгээд хэлэх юм юу юм бэ гэх юм бол энэ baseline заяа энэ нүсэр том cup and handle тэ baseline. За тэгээд хэдүүлээ харцгаая. Эндээ бас таадад нөгөө зах зээлийн сонирхолтой геометрийг үзүүлчихье. Эндээ Fibonacci ингээд зураад явчих юм бол тэ 382 дээрээ ерөөхдөө жоохон завсарлага авлаа. Ерөөхдөө 2.6 хүртэл ингээд явсан. Дахиад нэгийг зураад үзүүлчихье. Түрүүний ярьж исэн юмтай яг адилхан ёроол, оргилцэг, burn retraction. Тэгээд өмнөх high 49 дээр байсан. Дараагийн high бас 49. Тэгээ одоо 1.6 дээр ерөөхдөө consolidation явж байгаа. Тэгээд ер нь cup and handle formation-ны төгсгөл болж ирээд resolution болоод ирэх юм бол яах магадaltaй юм бэ гэх юм бол энэ 4.6 хүртэл явах боломжтой. Тэгээ мөнгөний хувьд бол тэр хаана явж байгаа юм бэ гэх юм бол энэ $200 дээр явж байгаа. Заавалчгүй энэ дагуу явах ерөөсөө хэрэггүй. Гэхдээ хэдүүлээ сүүлийн 1 сарын хугацаанд зах зээлийн үн гих мэдсэн шинжилгээ дандаа богино хугацааны daily chart нэр харж исэн болохоор энэ удаадаа би таад юу үзүүлмээр байсан бэ гэх юм бол энэ урт хугацааны чартыг үзүүлчихье гэж бодсон. За тэгээд нэмээд Америкийн эдийн засгийн хувьд бол бас тийм амар муу мэдээлэлүүд биш заяа. 30 жилийн хугацаанд Америкийн засгийн газрын бондны захиалга ерөөхдөө айгүй хүчтэй явж байна. Та харж байгаа юм бол саяхан 60 тэрбум долларыг ерөөхдөө санхүүжүүлж чадсан. Нэмээд та харж байгаа юм бол дэлхийд даяар гарсан бондын хувийн өгөөж бол дийлэх нь 5%-аас доош. Айгүй цөөхөн хэдэн засгийн газрууд ерөөхдөө 2%-аас доош засгийн газрын бонд гаргаж чадж байгаа. Тэгэхээр ерөөхдөө энэ дэше өсөд явчихна. За тэгээд нэг сонирхолтой юу юм бэ гэх юм бол хэдүүлээ энэ ZT trade дотор байгаа. Тиймээ энийг regular юугаар үзүүлчихье. Тэгээд энэ яагаад дэше явах магадaltaй юм бэ гэх юм бол одоогийн байдлаараа 2 year 2 жилийн засгийн газрын бонд өгөөж яг саяны үзүүлсэн зургийн яг эргүүлсэн хөлбөр байгааз яагаад гэх юм бол яг энэ хоорондоо ингээд эсрэг үйлдэлтэй явж байгаа.
Тэгэхээр энэ чартыг таад ингээ хараад үзэх юм бол ерөөдөө хаашаа явах магадaltaй юм бэ гэвэл ерөөдөө доош явах магадлал бол байгаа. Тэгээд энэ Америкийн засгийн газрын бонд 3.4% хүүтэй 2 жилийн хугацаатай. Сонирхолтой юм бэ гэх юм бол Германы 2 жилийн Герман улсын засгийн газрын бонд 2%-тай. Окей. Яагаад Германы засгийн газрын бондын өгөөж Америкаас доогоор явж байгаа юм би яг сайн мэдэхгүй тий. За Францын 2. Окей. Гэхдээ эднэрийг ингээ хараад үзэх юм бол эднэр бол яг ингээд эсэргээрээ дээшээ явах гээд байгаа юм шиг харагдаж байна заяа. Окей. Эднэр бол нэлийн аюултай. За тэгээ энэ дээр ер нь бол Fibonacci-гийн гаргаад үзчихье тий. Бүрэн retraction ер нь бол эднэр ингээ дээшээ явах магадaltaй. За. Тэгээд сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол яагаад эднэр ингэ хямдхан яваад байна гэвэл окей. Яагаад хүмүүс энэ Герман, Франц гэх мэт чинь засгийн газрын бондыг худалдаж авч байна гэх юм бол энэтэй холбоотой. Евро долларын ханш, окей. Евро хүчтэй. Тийм учраас энэ үеэр та нар Америкийн засгийн газрын бонд авсан юм бол алдгалтай явж байгаа. Евротой харьцуулах юм бол, окей. Гэхдээ энэ одоо ерөөхдөө ингэ доошоо яваад эхэлчих юм бол таад 2% өгөөчтэй засгийн газрын бонд авч байгаа байхгүй. Гэхдээ энэ засгийн газрын бондын тэ валют нь буурчих юм бол за буцаагаад энэ 101 руу ингээ явчих юм бол 13% уналт байхгүй. За 2 жил хүлээгээд 3% өгөөж авч байгаа. Гэхдээ ханшин дээр айгүй хурдан 10% уналт авах магадaltaй байхгүй. За евро доошлоод ирэх юм бол юу болох юм бэ гэх юм бол Германы, Францын засгийн газрын бондын хүү өсөө явчихна. Яг гэх юм бол тэд нэр одоо Америкийн засгийн газрын бонд ба долларын чангаралтай өсөлт байна гэсэн үг байхгүй. За тийм учраас ингээд энэ еврогийн ханш хараад үзэх юм бол тэгээ Германы засгийн газрын бонд гих мэт чинь ингээд тэгээ бүх чартуудыг хараад үзэх юм бол тэгээ хэдүүлээ энийг дахиад харъя. Тэгээ энэ бол яг нэг доошоо явмаар байгаа юм шиг харагдаж байна. Германы энэ засгийн газрын бонд бол тэ ер нь бол буцаагаад дээшээ явмаар байгаа юм шиг харагдаж байна. За өмнө нь бол бас яг адилхан ингээд дээшээ яваад доошоо явчлаа. Тэгээд ер нь бол retest хийгээд тэ одоо таадаг үзүүлчих заа. Энд ерөөхдөө энд ер нь бол томоохон support line байна. Доошоо яваад fake out хийгээд одоо retest хийгээд тэгээ одоо ерөөхдөө буцаагаад дээшээ явах магадлал байгаа. За иймэрхүү юм болоод ирэх юм бол бидний тэр ZT позиц айгүй өрхөн чангарахаар юм шиг харагдаж байгаа. За өнөөдөр нэг сүртэй манай Бацаатурага хувьцаануудыг нэг жижиглээд яриаггүй тэрийг маргааш чи өнөөдөр хэдүүлээ юу юусэн бэ гэх юм бол урт хугацааны трендүүдийг харж байгаа. Тэгээд маргааш ирээд болцгаая. Бай бай. Хэрвээ та манай эдгээр цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгтгэхийг эсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та School дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та Join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын 29 долларын төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.